Google Classroom-ыг ашиглан хослолсон сургалт явуулах арга зүйг та бүхэнд төлөвлөе. За эхлээд анги буюу хичээл үүсгэх ёстой. Class name дээр болохоор Lendl ингээд хичээлийн нэрийг, за section дээр болохоор тухайн хичээл нь аль чиглэлийн хичээл вэ? За level дээр бол курсээ эсвэл анги зааж өгдөг. Subject дээр бол хичээлийн нэрийг уртаар өгч болно. За эсвэл хичээлийн төрлийг бичсэн ч болдог. За энэ мэдээлэлүүд бол нэг чухал биш. За энд ангийнхаа дугаарыг тавиад тэгээд create. За Google Classroom-ийн харагдах байдал болохоор иймэрхүү байдалтай харагдана. За class code-ыг ашиглаад оюутан суралцагчтай урьдаг. За stream settings дээр тохиргоо хийж болно. За customize гэж хагаад дизайныхаа өнгөийг эндээс сонгож тохируулж болно. Ерөнхийдөө Google Classroom дээр онлайн курс хичээл маань иймэрхүү байдалтай харагддаг. За баруун дээд болон profile тэгээд тохиргооны хэсэг байгаа. Settings дээр нь дараад за энд болохоор суралцагчтай урих линк байна. За stream дээр болохоор хин комент бичиж пост хийж болох вэ? За суралцагчдыг бол зөвхөн комент бичих байдлаар тохируулсан зүгээр. За тэгээд notification очдог болох уу? Үгүй гэдгийг тохируулна. За grading гэдэг дээр болохоор онлайн курс хичээлийнхээ үнэлгээнийхээ жинг энд тохируулдаг. За 100% үнэлнэ. За grade calculation гэдэг дээр бол за суралцагчдад болохоор нийт оноогоор харагдах уу эсвэл жингээрээ харагдах уу гэдгийг тохируулж болно. Weighted by category гэдэг нь зүгээр байдаг. За тэгээд нийт дүнгийн суралцагчтай харуулах уу. За grade categories гэдэг дээр болохоор үнэлгээнийхээ жинг оруулж өгдөг. За их дээд сургуулийн оюутнуудын хувьд болохоор идэх оролцоо гүйлэхээр бол энд идэх оролцоо тэгээд идэх оролцоо нь хэдэн хувьтай байх юм. За тэгээд grade category нэмж хагаад за би даалт эсвэл үнэлгээтэй даалгавар за ерхий боловсролын сургуульд бол даалгаврууд гэж өгч болно тий. Ингээд чин 50%-тай. Тэгээд сүүлд нь бол шалгалт. За шалгалтыг 30%-аар үнэлгээд нийт 100%-аар үнэлнэ. За ингээд тохиргоонууд болцсон бол баруун дээд болонд байгаа save тавчийг дараад за ингээд курс хичээлтэй холбоотой тохиргоонууд бол юм байдаг. Анхаарал хандуулсанд баярлалаа.